Хөдөө аж ахуйн тухайн анхдагч хуулийн төслийг дэмжиж байгаа. Би бас одоо санамжлагч гишүүдийн нэг дураа явж байгаа. Энэ хуулийн төслийг өдөр бас зайлшгүй дэмжих шаардлагатай байгаа. Өнөөдөр доктортой хөдөө аж ахуйтай холбоотой асуудлуудыг бид нар хөндлөхөөс өөр аргагүй юм цаг хугацаанд очичихсан. Хөдөө аж ахуйн бодлого яагаад докторгүй болов? Докторгүй нөхцөл байдалтай холбоотой ямар хор хохирлууд үүсэж байна? Бодлогын докторгүй байдалтайгаас улбаатаагаар ирээдүйд үүсэж байгаа эрсдлүүд юу вэ гэдгийг бид нар их сайн тооцож явах хэрэгтэй байна л. Тэгээ өнөөдөр энэ доктортой хөдөө аж ахуйг ялангуяа хөгжүүлэх зорилготой улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилтод хөтөлбөртэй байхаар хуульчилж өгж байгаа нь бол энэ хуулийн дээр бас маш том давуу талыг бий болгож байгаа л гэж харж байгаа. Дээрээс нь өртгөн сүлжээний асуудал энэ ялангуяа бүртгэл мэдээллийн асуудлыг бид нар зайлшгүй нэг цогц болгож авах шаардлагатай байгаа. Энэ асуудлууд энэ хуулинд бол орж өгч байгаа. За дээрээс нь түүхийд бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, түүхийд бүтээгдэхүүний чанарын үнэлгээ баталгаажуулалтын асуудлуудыг бас бид нар хуулинд оруулж өгч байгаа. Тэгээ энэ бол бас нэлээд томоохон давуу талуудыг оруулж ойлгомжтой болж өгч байгаа болоо гэж харж байгаа. За бас нэг нэр томьёо орж ирсэн хөдөө аж ахуйн аялал жуулчлал гэдэг нэр томьёог бас оруулж өгсөн маш сайшаалтай байгаа. Хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг бид нар цааш хөгжүүлснээрээ зөвхөн хөдөө аж ахуйн бараа түүхийд бүтээгдэхүүн мал аж ахуйгаас орлого олохоосаа гадна дагнсан аялал жуулчлалын салбарыг бий болгож бид нар тодорхой хэмжээнд эндээс бол гаднаас доллар оруулж ирэх томоохон процессыг бол өндөгднө гэдгийг хэлье. Хүний нөөцтэй холбоотой асуудлыг бол маш сайн одоо шийдвэрлэхээр төвшөнд бас хуульчилж голлон анхаарч байгаад сайшаалтай байгаа. За яг хөө цаашдаа бид нар ингээд хилцхийн дэмжээд яваад ингэхээр нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй юм шиг зөвхөн санагдаад байгаа. Тэгээд сая бас байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын хороонд манай их гэрэл бас орсон баг шиг байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамд ажиллаж исэн. Бид нар энэ бэлчээртэй холбоотой асуудлуудыг их сайн бодох хэрэгтэй байгаа юм аа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам маань байгаль орчны төлөв байдлын тайлан буюу байгаль орчны төлөв байдлыг хариуцдаг. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр яам бэлчээрээ хариуцдаг. Ингээ бие биенийхээ ажил руу ордоггүй байхгүй. Тэдний ажил гэж харцдаг. Гэтэл байгаль орчинд нэг асуудал байгаад байдаг. Уур амьсгалын өөрчлөлт нэг асуудал байгаад байдаг. Үүнээс улбаатай орхигдсон хэлбэр бол өнөөдөр нэг үлэхэд бэлчээр болчиход байгаа. Тийм учраас хуулинд энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газар буюу 13 дугаар зүйл дээр бэлчээртэй холбоотой асуудлуудыг тусгаж өгөөд дагалтахаар газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах юм өөрчлөлтүүд орж байгаа. Энэ дээр зүгээр нэг зүйлийг бид нар цаашдаа их ялгаж салгаж ойлгохгүй бол бас болохгүй болчиход байгаа юм. Яаж оруулахаа бид нар ярих хэрэгтэй байл. Тусгай хамгаалалттай газар нутаг Монгол Улсын нийт газар нутгийн 21% буюу өнөөгийн Польш улсын газар нутаг тэр чигтэй байгаа. 2030 он гэхэд өнөөгийн Тайландын газар нутаг тэр чигтэй Монгол Улсын тусгай хамгаалтанд орох хэмжээний ийм том газар нутгийг Монгол Улс тусгай хамгаалтанд авах гэж байгаа. Энэ тусгай хамгаалалттай газар нутагт дээр бэлчээр байгаа. Нөгөө малчд байгаа. Өвлжөө харж байгаа. Энийг бид нэр яаж энэ хуулиндаа цэгцэлж оруулж өгөх вэ гэдгийг л ажлын хэсгээр хэдүүлээ бас давхар ярьж байгаад ялангуяа энэ бэлчээрийн болон мал услах ус цэцэг худгийг худаг хоорондын зай байршлыг усны нөөц ус цэгийн хайгуул судалгааны дүнд үндэслээд аймаг нийс сум дургийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана гэдээ оролцсон учраас энэ асуудлуудыг бид нар их сайн харах хэрэгтэй. Тусгай хамгаалалттай газар нутаг сум дүүрэг аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусч чадахгүй л дээ. Тустай байлтай учраас байгаль орчны яам тустай тусгадаг. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар ялангуяа цаашдаа их сайн ажлын хэсэг байгуулагдаад ажиллах явахаар анхаарал явнаа. Хамтраад ажиллацгаая гэж хэлэх гэж байна. Дэмжиж байна.